За энэ өглөөний мэндийг хүргэн зөв бахаа гэж бодож байгаамаа. За тэгээ шатгуунд оочрлонгоо нэг шүлэг хуваалцъя гэж бодож байна. Заримдаа уйлгчин бид хоёрт ижилхэн шалтгаантай адилхан зүүд байдаг. Удамж өгсөн жаргалын хэрүүл ба зовлонгийн хэтрүүлэг заяадаг. Танилын дүрээр ч гэсэн алуурчин адил архичинч байж мэднэ. Тавилан бит хоёрт итгэж найдсан бурхан чөтгөр байдаг ба. Заримдаа оршуулгын орон зайдах давчуу нүх бит хоёрт одтой тэнгэрээс газар дунсан өргөс шиг бодогддог. Огторгын анирдах хоосон цаг хугацаа залгиж мэдэх овоодын ингэрдэх чулуудын ихэлтэй уйлдсан шиг санагддаг. Заримдаа эндүүрэл бит хоёр эц төгсгөлгүй эхлэл шиг үргэлжилдэг. Зарчим дээр өлсөж зах хязгааргүйгээр цангадаг. Залхуурал бит хоёр залууг алж хөгшин болох гэж учирсан задлангийн очорт нас нэмж яваа нүгэлтэн шиг харагддаг. Заримдаа амьдрал бит хоёр үхэж төгсөх өвчтөн шиг санагддаг. Зарлалын самбарт өнчирсэн ярагчны дугаар шиг үзэгддэг. Задрал намайг өвөртлөн буй гаж дундын шиг эдэлчээд замын төгсөлд татаж дууссан тамхины шиг нисэлдэг. Заримдаа өнгөрсөн бит хоёр дурлалын орог шиг өнгөгддөг. Өнөөдөр харин өөрийгөө олчих юм шиг санагддаг. Өнгө тэрэлсэн тархинд зурглал мэт туучих хорвоо чам дээр өлгий бит хоёр авс захиалсан эзэн юм шиг тонгочхийг харин хүсдэг гэж ütсэн байна. За өнөөдөр энэ баян бүрдээс энэ Гандангаас баян бүрд рүү явдаг энэ 92 Сод Монгол гэсэн хоёр колонктор ямарчсан бензин өгч байна шүү.